Умайн хүзүүний хорт хавдар. Умайн хүзүүний хорт хавдар нь умайн хүзүүний дотор ханын эсүүд хэвийн бусаар игсэн хяналтгүй хуваагдаж олширсантай холбоотой. Энэ өвчний илэрх шинж тэмдэг нь сарын тэмдгийн мөчлөг хооронд цус алдах, сарын тэмдгийн мөчлөгийн үед ердийн үеийнхээс олон хоног их хэмжээгээр цус гарах, бэлгийн харьцаанд орсны дараа цус гарах, бэлгийн хавьталд орох үед өвдөх, үтрээнээс хэвийн бус ялгадас гарах шалтгаангүйгээр ядрах зэрэг юм. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд умайн хүзүүний улайлт, шархлааг цаг алдалгүй бүрэн төгс эмчлүүлэх хэрэгтэй. Мөн 30-аас дээш насныхан жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байх нь чухал юм. Умайн хүзүүний хорт хавдрыг ихэнх үед нь оншилж эмчилвэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалan бүрэн эдгэрэх магадлал нь ихээхэн хэмжээгээр буурдаг байна.